За сайн байцгаана уу сонсогчдоо. Бид та бүхэндээ өнөөдөр энгийн дугаарынхаа одоо шинэ эпизодыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр би тэгэд тэр бүр сонгож аваад байдаггүй эрүүгийн хэргийг сонгож авсан байгаа. За энэ удаагийн эрүүгийн хэрэгээр ерөнхийдөө одоо хулгайн гэмт хэрэгтэй холбоотой одоо танилцуулахад бэлэн болсон байна. За шийдвэрт орох уу? За бүгдэндөө өдрийн мэнд. Sorry манайхаа нөгөө 100 ханиад хүрээд нэмэх нь харшил давхарсан жоохон гуншингуу ярьж магадгүй шүү. Гэхдээ ер нь яг гайг баха би айгүй дээрдсэн байгаа маань энэ. Давгүй нойко. Агуу нөө. За шүгшгүй. За ойког хийсэнчлэн бид энэ удаагийн эргүү эрийг сонгохдоо саяхан усан дэд хүртэлэн шийдвэрлэгдсэн 6 сард эцлээд шийдвэрлэгдсэн айгуу сонирхолтой кейс байсан. Тэрэн жийлэл яг хуу одоо автомашины хулгай бол бас нэлийн төгөөмөл болдог гэмтэргүүд шүү дээ тий. Тэнгүүд одоо тэр гэмтэрэг чинь үлдэгдээл шууд дуусч байгаа. Эргүүлээр бол яг 300 сая төгрөгөөс дээш байх юм бол одоо энгийн мөрөлдгөн бие 17-гийн нэгээр тэгээ явж байгаа тий. За тэгээд энэ дээр тэгсэн чинь сонирхолтой кейс байсан нь үйл явдлын үед юу болсон бэ гэх юм бол за би шүүгдэгчээ намбар 1 гээд тоогоор хэлчихэж байгаа шүү. За ер нь хүмүүсийн нэр хэлэх нь хайшин эрэг өрийг дээр. Тэгээд А Б гээд өмнөх хэрэгүүд дарсан чинь дандаа л чаавас нөгөө нэг төрүүлжээ тэгэхээр нь А Б эсвэл сүүлдээ тэгэхээр ня энэ төр явцсан байлээ. Тэгээд тоо ашиглаж үзье гэж бодсон. Тэр бас гайгүй ойлгомжтой байж магадгүй. За гэмтэрэг үйлцэн хүн буюу холбогдогч маань би 1 гэж явна. Хохирогч байгаа бол би 10 гэвчээ гэж бодсон. За тэгэхээр шүүгдэгч 1 маань 2025 оны 7 сард болвол одоо зийл 131 гэдэг нэлээд тоноглог одоо яг хуу зийл 131 мэдэн штэ те та одоо дээр үеийн том бүхэхтэй нэг уртлан цэнкэр мэнкэр баг маниулдаж хасаад масаадаг ч үлээ те. За хөдөө байдаг нэг юм машин. За тэгээ энэ машиныг нь болохоор эзэн нь болж хэлвэл одоо арын бүхэг мөхөгийг ингээд нэмэлт хөгжөөмөжигээр түгжчихсэн тийм машин байсан байна. За энэхүү машинаас нь одоо тэр түгд нэмэлтээр түгжсэн байсан тэр юунд нь түлхүүр тааруулж онгойлгоод дотроос нь хохирогч одоо 10-ын маань эзэмшлийн Оросын албаны улсад үйлдвэрлэгдсэн одоо нэг тийм загварын бууг нь хулгайлчихсан байгаа юм ер нь бол. За тэгээд үүнийг болохоор прокуророос одоо яллах дүгнэлт үүлдэх буюу энэ хүнийг ямар гэмтэрэг үйлцсэн бэ гэж шүүх рүү шилжүүлэхдээ тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар буюу энэхүү хулгайн гэмтэргийг үйлдэж хохирогч 10-т болоо сая төгрөгийн хохирол учруулсан гэд эрэг үеийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1 буюу одоо 17-гийн 1 бол хулгайлах гэмтрийн энгийн бүрэлдэхүүн шүү дээ. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр буюу ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар тухайн хүнд нь одоо мэддэхгүйгээр хууль бусаар авч байгаа буюу зөвшөөрлөхгүйгээр авч байгаа тэр үйлдэл. За тэнгууд 17-гийн 1-ийн 2-ын 1 дээр юу болчихж байгаа вэ гэхээр энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зорилттой орон байр буюу гэртэн те за эсвэл одоо офис ч гэдэм ажил ч гэдэм эсвэл тэр тусгайлан хамгаалсан байр агуулгад нэвтэрч буюу одоо түгжээтэй байр сав агуулах нэвтэрч үлдэх юм бол арай илүү одоо хүнд хариуцлага хүлээлгэж байгаа гэсэн үг. За яг сонсогч нарт маань хэрвээ зарим нь одоо мэрэгжлийн хуульч биш энэ төр хүмүүс ахын бол сонирхуулаад хэлэхэд одоо энгийн бүрэлдэхүүнтэй гэж яриад байгаа жишээлбэл зүгээр энгийн хулгайлах гэмт хэрэг хийчихсэн байх юм бол хариуцлагын жишээлбэл юу гэдэг вэ гэхээр одоо 20-оор нь хэлчихэл та 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар жишээл 20 хэл оногдолдог байхгүй. Тэгвэл энэ хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу та одоо энэ гэмт хэргийг хийхдээ ийм нэмэлт үйлдэл ч юм уу те тусгайлан тогтоосон ийм нөхцөлийг нь зөрчөөд хэрвээ хийх юм бол хариуцлага нь хүндрээд жишээлбэл одоо яг энэ тусгайлан хамгаалсан байр руу орох цаг одоо маягаар үйлдсэн бол 2 жилээс 8 жилгээд хариуцлага нь хүндэрж байгаа гэсэн үг байх нэ. Тийм учраас энийг хийдүүлээд хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж яриад байгаа гэсэн үг. За ийм байна. За түнгүүтээ энэ 25 хүнд үлдээгдсэн хэргийн маань бол одоо анхаарч нь бол 2026 оны 1 сар шийдвэрлээд давханд 26 оны 4 сар шийдвэрлээд улсын дэд 26 оны 6 сар цэцлэн шийдвэрлэж дууссан байна. За анхаарчны шүүхийн шийдвэрийн хувьд зүгээр товч дурдахад ер нь бол одоо шүүгдэгч нэгийг болвол прокурор маань 17-гийн 1-2-ын 1 буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлэхэд ангачны шүүх бол үнийг нь хөнгөрүүлээд энэ бол энгийн бүрэлдэхүүнтэй хулгайн гэмтэрэг байна 17-гийн 1-ийн 1 байна гэж бол үзсэн. За ийм учраас одоо ийм хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж үзэхгүй ер нь бол ингээд автоврын хэрэгслээс ингэж хулгайлах гэмтэрэг юм бол энгийн бүрэлдэхүүнд ордог штэ. Энийг ингээд тусгайлан хамгаалсан байр гэж үзэхгүй гэдэг агуулгаар ингээд зүйлчилсэн гэсэн үг. За тэгээд шүүгдэгч нэгт болвол 17-гийн 1-ийн 1 зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд туттай ажил хийх ялаар шийтгсэн юм бол байна. За яг энэ шийдвэр дээр нь болохоор дээд шатны прокурор нь эсэргүүцэл гаргасан байгаа. Юу гэсэн үг вэ гэдэг юм бол одоо прокурор олвол ингээд хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 17-гийн 1-ийн 2-ын 1
тусгайлан хамгаалсан байраар нэвтэрч байр руу нэвтэрч хулгай үйлцэн гэж зүйлчилсэн чинь анхан шатны шүүх бол энийг хөнгөрүүлээд зүйлчилчингүүд прокурорын маань зүйлчилсэн тэр зүйлчлэл зөв байсан. Би энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлэхгүй гэж үзэж байна гэдэг прокурор бол эсэргүүцлээ бичээд давзаалгачны шүүхэд бол гаргасан байна. За одоо хохирогч ч юм уу эсвэл шүүгдэгч бол гомдол гаргаагүй гэсэн үг нөхөн нь шүү дээ. За дөнгөд давдаадагчны шүүх болвол эсэргүүцлийг нь хүлээж аваад гэхдээ сонирхолтой нь анхаашны шүүхийн шийдвэрлэлүүд дахиж хилцүүлэхээр бутаасан байгаа шийдэх тогтоолыг хүчингү болгоод. За ингэж хүчингү болгохдоо авт тээврийн хэрэгслийг нь одоо хэдий одоо хүн болон ачаа тээвэрлэх юм зориулттай боловч хохирогч 10 бол өөрийн тээврийн хэрэгслийн бүхэгийг одоо буй болон бусад эд зүйлээ түр хадгалах савын зориулттаар ашиглаад за эд зүйлээ автомашиндаа үлдээгээд үүнийг хамгаалахын тулд тухайлан юм цоожтой түгжээ хийсэн байна. За тэгээд ингэхүү тухайлан цоож хийгээд түгжсэн байсан автомашины бүхээгээс нь бууг нь хулгайлсан үйлдэл болвол хууль бус нэвтрэлтийн шинжийг бас ингээд агуулсан байна. Буюу тэр нэг тусгайлан хамгаалсан байр гэдэг тэр одоо хамгаалсан байгаа юм руу дахиж нэвтэрч орж иж хулгай гэдэг үйлдэлийг хийгээд байгаа учраас хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж үзэх одоо үнэлэлтэй байна. Анхаашны шүүх бол эрүүг үйлийг буруу тайлбарлаж хэрэгсэн байна. Гэхдээ тэр шийдэх тогтоолыг хүчингү болгоод анхаашны шүүх рүү дахиж хилцүүлэхээр буцаасан. За тэгээд энэ шийдвэр дээр нь болохоор шүүгдэгчийн маань хохирогч нь бишээ айгу бурууч шүүгдэгчийн өмгөөлөгч нь гомдол одоо усан дэжих рүү гаргаад усан дэжих гомдлыг хүлээж аваад хилцүүлсэн багмаа. За усан дэжихээс бас нэлээд сонирхолтой дүгнэлтүүдийг хийсэн. Ер нь бол ганцхан одоо энэ холбогдогч буюу манай шүүгдэгч нэгийн үйлдэлийг тайлбарлаад зогсохгүйгээр ер нь хэдүүлээ энэ эрүүг үйлээ 17-гийн 1-2-ийн 1 буюу энэ тусгайлан хамгаалсан гэдэг энэ нөхцөлийг тээврийн хэрэгсэлтэй холбож ойлгохдоо яаж холбож ойлгох юм бэ? Ер нь энийг ямар тохиолдолд хэрэглэх юм, ямар тохиолдолд хэрэглэхгүй юм бэ гэдэг тэр нарийн заг ялгааг аягүй сайн тайлбарлаж өгсөн. Бас нэлээд тайлбар нэлээд одоо дэлгэрэнгүй бичсэн аягүй тийм сонирхолтой тогтоол байсан. Мэдээж комментээр оруулчих та бүхэн сонирхож байвал тийш ороод бүхнээр нь уншаад үзээрэй. За тээврийн хэрэгсэл нь болвол одоо хүн ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч түүнийг эд зүйл хадгалах агуулгын зориулалтаар түр ашиглаад эд хөрөнгөө гадны хадгалахаас одоо сэргийлэхийн тулд битүүмжлээ түгжээд байгаа тохиолдолд эрүүг үйлэн тусгай ангийн 17-гийн 1-р төлөв 2 дахь хэсгийн 2-ын 1 буюу тусгайлан хамгаалсан агуулга гэдэг эдгээр ангилалд болвол хамруулан үзэх хууль зүйн одоо хууль хэвлэлийн жишгийг бол усын дэжих хөрөнд тогтоогоод байгаа гэдэг ийм тайлбар бол хийсэн байлээ. Тэгэхээр энэ бас одоо дараагийн төстэй хэрэглээ одоо кейсүүд дээр ер нь бол энийг ингэж ойлгоо шүү. Бид нар бол ийм жишийг тогтоож байгаа шүү. Усан дээд чүгч нөгөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг хүрээнд энийг ийм байдлаар үзэж байгаа шүү гэдэг тайлбар бол энэ дээр бол шууд ингэ хэлсэн мэлээ цохоод. За тэгээд бас яг уу наана нь одоо ингэ нийтлэг байдлаар малгай тайлбаруудыг хийсэн байгаа юм л та. Юу гэсэн үг вэ гэдэг юм бол жишээлбэл одоо яагаад бид нэр үүнийг ингэж тайлбарлаад байгаа вэ гэдгийг айгүй тийм дэлгэрэнгүй тайлбарлах та. Эрүүгийн хуулийн хэмжээ хэмжээг шүүхээс ол тайлбарлах та. Хуулийн нэр томьёоны шууд утгыг одоо шууд ингээ харах бус. Үүн дээр нэмэх нь тухайн хууль тогтоомжтой уялдуулах, за системийн болон хууль тогтоогчийн зорилго, хамгаалах үнэт зүйлийг нь тодорхойлох, логик аргаар цогцоор нь задлан шинжилгэхээс гадна хэргийн бодит нөхцөл байдлыг хуулийн одоо уг хэм хэмжээнд нь нийцүүлэн шалгах буюу сувсум зэх одоо дүгнэлт хийх гэсэн үг шүү дээ. Үйл явцад одоо үйлдэл эсвэл хууль төсөөтэй хэрэглэх замаар гэмт хэргийг тооцоолохыг хоригдсан эрүүгийн эрх зүйн язгуур зарчмыг бид бол баримтлах ёстой. Тиймээс одоо шүүх хуулийг зөв тайлбарласан нэг бүр хэрэглэх нь бол Монгол Улсын үндсэн хууль заасан энэ хууль дэдлэхээс хүний эрх чөлөөг хамгаалах болон шударга шүүхөөр хэргийг хангах сашгүй баталгаа болно. Тийм учраас бид нэр одоо санаа нь эрүүгийн хуулийг тайлбарлахдаа шууд одоо үгийнх нь утгаас гадна бусад хууль тогтоомжийн уялдаа, эрүүгийн хуулийн систем, эрүүгийн хуулийн зорилго. Тэгээд одоо энэ гэмт хэргийг хуульчлаад байгаа хууль тогтоогчийн зорилго буюу яг хор уршиг нь ямар одоо хор уршигтай байгаа энэ үйлд нь хохирогчд яг одоо энэ хохирогч төр жилүүлэг яаж хохирол бий болоход байгаа ямар одоо эрх ашигын сонирхлыг төрчөөд байгаа гэдгийг нь харгалзан үзэж байж яг одоо аль гэмт хэрэг рүү орох вэ гэдгийг дээр бид нэр зөв тайлбар хийх ёстой шүү гэдгийг санааг хэлж илээ. За тэгээд хулгайлах гэмт хэргийн үндсэн объект нь бол одоо эрүүгийн эрх зүйн онолоороо бусдын өмчлөх эрх байдаг болвол энэ хүндрүүлэх бүрэлдэхүүнд нэмээд байгаа тусгайлан хамгаалсан байр агуулгад нэвтэрсэн гэх энэ хүндрүүлэх бүрэлдэхүүний хоёр дахь объект нь бол хөв хүний орон зай халтшгүй байдал болдгийм аа. Энэ бол ингээд объектын хувьд дахиад нэмэлт объект гараад ирдэ штэ тэ үйлдэл нэмэгдээд байгаа учраас халдвалгын объект дээр нь.
За тийм учраас эрүүг үеийн хим хэмжээг явцуу өгчилсэн байдлаар бус хууль тогтоогчийн анхны санаа болон хамгаалж буй төр үнэт зүйлд нь нийцүүлэн зорилго болон системчилсэн аргаар тайлбарлах нь зүйтэй юм аа. За үйлдвэрлэлийн одоо хийцлийн хувьд механик одоо чоож те гар аргаар нээж мэдэг. За болон орчин үеийн тэр цахим ухаалаг технологи зайнаас удирдах түлхүүр ч юм уу, чип ухаалагч ч юм уу, за эсвэл одоо тохиолбол хурууныхээ таньж уншдаг тий эдгээр цахим технологи зэрэг энэ давхар хамгаалтаар тоноглогдсон автомашины битүүмжлэгдсэн орон зай нь бол өмчлөгчөөс эд хөрөнгөө гадны харалгаас хамгаалж хадгалах тэр агуулгын үүрэг бас давхар гүйцэтгэдэг гэж бол тайлбарласан. За эргүү эрх зоонлоор хулгайлах гэмтэргийн субъектив шинж нь бол буюу тэр хүн одоо энэ гэмтэргийг үйлдэхдээ яаж одоо өөрөө үйлдэлтэй хандаж байгаа вэ гэдэг юм бол гин буруугийн шууд санаатай хэлбэртэй буюу шууд одоо хийнэ гэж бодчихсон. За тэгээ шунхаан сэтэл дээр буюу өөртөө ашиг олох зорилгоор тий ингэж үйлдэгддэг. За харин энэхүү гэмт хэргийн хувьд буюу нөгөө хөндрүүлэх бүрэлдэхүүн болох тусгайлан хамгаалсан байр агуулгад нэвтэрч үйлдсэн гэх нь одоо шинжийн хувьд субъектив шинж нь гэмт этгээд тухайн тээврийн хэрэгслийн бүх ээг нь эд хөрөнгийг нь гадны хаалгаас хамгаалж битүүмжилсэн тэр тусгайлсан орон зай болохыг урьдчилан мэдэж бүрэн ухамсарласан байхыг бол шаардж байгаа. За улмаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар өөрийн эзэмшил шилжүүлэн авах зорилгоор одоо хэрэгжүүлэхийн тулд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчөөс тэр тогтоогоод байгаа тусгайлаа хамгаалаад байгаа саадыг нь зориудаар эвдэх. За сармагчуулах замаар буюу одоо жишээлбэл тохиол хийцэн байлаа гэхэд тэрийг ямар нэг аргаар байхгүй болгодог ч юм уу тий. Сармагчуулна гэдэг нь тэрийг хийлээд багш шүү. Даван туулах тэр хүсэл зориг агуулж түүнэр үгээ чиглэсэн идэвхтэй үйлдэл хийдгээр энгийн хулгайн гэмтэргээс ялгаатай. Жишээлбэл одоо энгийн машины түлхүүрт тааруулаад жишээлбэл ороод тэндээс нь хулгайлсан. За түлхүүр тааруулж орох юм бол бас юу хамгаалагцсанд ороод байгаа. Жишээлбэл одоо хүн автомашиныхаа хаалгыг онгорхой орхингуут нь тэрийг нь одоо мэдчихэнгүүтээ тэр хүнд мэддэхгүй нууцаар машинаас нь ороод уцыг нь хулгайлчлаа гэж бодъё. Тэнгүүд тэр хүн бол жишээлбэл тэр автомашины хаалгыг нээх гэдэг нэмэлт одоо түлхүүр тааруулаад нээх тохиолдлыг нь унтраах гэдэг нэмэлт үйлдэл биш. Хаалгын зүгээр нэгэл уцыг мэддэхгүйгээр хулгайлчих байгаа үйлдэл нь шүү дээ тий. Энэ нь бол одоо энгийн хулгайн гэмтэрэг. Харин тусгайлаа хамгаалаад байгаа буюу түлхүүр хийгээд түлхүүрийг тааруулаад магадгүй тохиолыг унтраагаад камерыг унтраадаг ч юм уу тэр хурууны хэмээ уншдаг хэсгээс салгаж малгаж жагаад нэмэлт үйлдэл хийж агаад за тэгээ хаалгыг нэгээд эсвэл бүхэн мөхийг нэгээд тэгээд хулгайн гэмтэргээ үйлдчих юм бол түрүүний хүн ингээд давхар үйлдэл буюу объектив шинжийн бас юм давхар шинж агуулдаг байгаа шүү гэж бол хэлж илээ. За тэгээ эрүүг үеийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т заасан тусгайлан хамгаалсан агуулга гэх энэ хууль зүйн шинж нь бол тээврийн хэрэгслийн одоо бүхээгийн орон зайн хэмжээ багтаамж зориултаас үл хамааран өмчлөгчөөс эд хөрөнгө хамгаалах чиглэлээр объектив байдлаар механик болон цахим түгжээ тохиолдол тогтоосон хэсгээр нь бол тодорхойлогдсон шүү. Одоо жижиг тээврийн суудлын автомашин байна уу? Эсвэл нөгөө манай одоо энэ кейсээр яригдаад байгаа зээл 130 буюу том бүхээгтэй байна уу? Тэр нь бол хамаагүй гэж байгаа. За тэгээ гэмтэргийн объектив шинжийн өмчлөгчийн тогтоогсон дээрх хамгаалтыг идэвхтэй үйлдэлээр давамтуулж хаалттай орон зайд нь хууль бусаар нэвтэрснээр бол илэрдэг. За тэгээд яг одоо энэ кейстэй шууд хамааралгүй гэсэн яг энэ 17-гийн 1-2-ийн 1-ийг хэрхэн ойлгох талаараас нэмэлт тайлбаруудыг нэлээд дэлгэрэнгүй байсан байгаа. Жишээ нь одоо автомашины хаалганы түгжийг эвдэх, цонх хаглах зэрэг нь механик халдлагаас гадна тусгай төхөөрөмж ашиглан зайнаас удирдах тэр түлхүүр, чип, долгионыг нь хуулбарлах, за тохиоллын системийг нь саармагжуулах зэрэг орчин үеийн технологийн аргаар бүхээгт нь нэвтэрсэн үйлдэл нь нийгмийн аюулын шин чанараараа энгийн бүрэлдэхүүн хулгай гэмтэргээс бол илт давуу буюу илүү их одоо хор хэмжээ тэр хүн тохирол учруулахыг байгаа учраас энэ бол хөндрүүлэх бүрэлдэхүүн шүү. За харин 17-гийн 1 хувьд бол бид нэр ямар тохиолдлыг ойлгуул зүгээр юм бэ гэхээр тээврийн хэрэгслийнхээ хаалга, цонх, тест зэргийг онгорхой. За эсвэл ухаалаг түгжээ марцсан зэрэг буюу тэрийг өөрийнхөө нээлттэй орхиж байгаа. Гэтээ нээлттэй орхиж гэдэг нь хин нэгэн хүн тийшээ ороод юм авах ёстой гэсэн үг бол ерөөсөө биш шүү дээ тий. Тэр бол тэр хүний өмч юм чинь. За зэрэг тохиолдол шалтгаалаад одоо цахим болон механик түгжээг идэвхжүүлэлгүй орхисны улмаас гэмт итгээд ямар нэгэн саадгүйгээр буюу нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд ороод эд хөрөнгийг нь авсан эсвэл одоо ил твшнээс нь нийтвэл авсан тохиолдолд объектив шинжээс саадыг даван туулсан. Субъектив шинжийн хувьд хамгаалтанд халдсан буюу нэмэлт үйлдэл хийх гэдэг эдгээр шинж байхгүй тул үүнийг одоо хулгайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр бол зөвлөж явдаг гэдэг. Одоо яг энэ
автомашинтай холбоотой хулгайн гэмт хэрэгүүд дээр хэдүүлээ 17-ийн 1, 17-ийн 1-2-ийн 1 яаж ойлгох юм бэ гэдэг дээр юм дэлгэрэнгүй тайлбаруудыг хийсэн байлээ. За эдгээр тайлбарын үр дүн тэгэхээр юу болж байгаа гэх юм бол шүүгдэгч нэгийн маань одоо тэр тухайн хүний тээврийн хэрэгслийнх нь цоожинд нь албаар цоож тааруулж орж бүхээгт нь ороод бууг нь хулгайлж байгаа үйлдэл болвол одоо тусгайлан хамгаалсан гэдэг энэ хүндрүүлэх нөхцөл рүү орж байгаа учраас энэ бол ингээд давтаалагчны шүүхийн шийдвэрийн магадлалын одоо ер нь бол дүгнэлт нь бол ер нь зөв байна. Зам прокурорын эсэргүүцлийн бас одоо үндэслэлтэй байна. Анхаачны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарж хэрэглэсэн байна гэдэг ийм одоо дүгнэлт рүү авчиж байгаа гэсэн. Ер нь бас нэлээд сонирхолтой санагдсан ийм кейс бол байна. Ер нь айгүй нөгөө дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна тий. Нэг хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь яагаад Тэгсэн орж байлаа. байгаа Одоо жишээлбэл зөвхөн нөгөө ганцхан холбогдогч нэгийн үйллийг тайлбарлахаас гадна хэдүүлээ 17-ийн 1, 17-ийн 1-2-ийн 1-ийг яг яаж ойлгож тайлбарлах юм бэ гэдэг дээр нэлээд дэлгэрэнгүй тайлбар өгөөд энэ дээр юу нэг жишг тогтоо явж байгаа шүү. Одоо дараагийн ижилттэй кейсүүд дээр ингэж ойлгох шүү гэдэг тэр тайлбарыг өгсөн нь бас айгүй ач холбогдолтой кейс болсон юм шиг бол надад санагдсан. Тийм ээ. Одоо нөгөө юун дээр л санагдаж байна. Одоо нөгөө хулгайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн чинь нэг нөгөө үнийн дүнгээр хязгаарлаж байгаа шүү дээ. Одоо нөгөө зөрчлийн хууль дээр хулгай юу хоёрыг зөрчил хоёрыг заагалсан үнийн дүн байгаа. Тэнгүүд одоо яг саяных шиг төсөөтэй тохиолдол дээр үнийн дүн нь нөгөө зөрчлийн хууль заасан одоо үнийн дүнд багтчих юм бол одоо тухайлбал 300 мянга хэвээрээ байгаа болов уу яасан бэл. За одоо 100 мянга 300 мянга бол хэвээр инээд. Гэхдээ ер нь нөгөө 300 мянга гэдэг чинь хулгайлах гэмтэргийнхээ энгийн бүрэлдэхүүнд л хамаарч шүү дээ. Хүндрүүлэх бүрэлдэхүүнээр үлдэх юм бол хэдийн хэмжээний охирол учруулсан хамааралгүйгээр тэр хүнд хариуцлага нь бол хүлээлгэж байгаа гэсэн үг. 1000 төгрөгийн охирол учруулсан мэсэн ч гэсэн одоо хариуцлага хүлээн. Хүний одоо машин руу түлхүүр тааруулж оронгуудаа нэг ширхэг бүх хулгайлбал тэгээ хариуцлага хүлээх ёстой л гэсэн үг болж байгаа гэсэн үг. Ер нь тэхэл ёстой гэсэн үг тий. Аха тийм байна. Ер нь сонирхолтой юм байна. Марлаа өмнө нэг өхөртэй холбоотой хулгайн кейс ярьж илүү. Нөгөө хашаа руу н ороод өхрийг хөтлөө явсан ч илүү. Тийм тэр бас юу нэг тим кейс ярьжсэн гэдэг одоо жоохон байгаа газраас нь тээвэрлсэн гээд бас хүндрүүлэх бүрэлдэхүүн рүү орох илүү энэ төргээд. Тийм нөгөө нэг өхрөө өвлжөөн дээр нь орхиод явцсан чинь өөр айл өвлжөөн дээр нь баг ирж буугаад өөрийнхөө нөхөртэй нэгдчихсэн. Тэгэхдээ гэтээ яг үнэндээ бол нөгөө нэг өвлжөөнөөсөө мотивкор ашиглаад туугаад ирчихсэн байдаг кейс байсан. Санагдчих. Тэгээд бас мега хийж илүү нөгөө хөдөө айл нөгөө төгжээгүй айл руу одоо ороод тулгаа ихээр хөдөө айл бас төгжээгүй байх тохиол байдаг шүү дээ. Тэгвэл тэр бас тусгаалсан орон байр объект болох юм гэдэг нэг тийм кейс ярьжсэн санагдаж байна. Тийм хулгайн гэмтэргүүд дээр нөгөө үүлээсээ шалтгаалаад аягүй сонирхолтой юунууд байдаг. Түрүүний өхөртэй кейс дээр чинь жишээ нь шүүгүүд аягүй өөрөөр үдцсэн байсан анхан давхан. Нэг нь бол нөгөө нэг тэр өхрөө юугаар мотоциклоор туугаад ирсэн чинь тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан байна. Үйлдэлээ хөнгөвчүүлсэн байна гэдгсэн чинь нэг нь бол энэ бол үйлдэлээ хөнгөвчүүлсэн үйлдэл ерөөсөө биш тэр нөгөө өхөр нь бол угаасаа бараг тэндээ явж исэн ч илүү яажсэн ч үлээ. Айгуу тийм сонирхолтой дүнлэлт хийгээдсэн санагдчих чинь. Манайхан сонирхол угаасаа тэр юу подкаст нь байж байгаа хаа дугаар нь өхрийн хулгай ч юм уу юу гэсэн мэс юм болоо. Би бас өөрөө ихтэй мартчихжээ. Тэгээ бараг 2 жил мөлийн өмнөх подкаст баха. Тийм бах тий. За энэ удаагийн дугаар маань ингээд хулгайн гэмт хэрэгтэй холбоотой байлаа. Та тэгээд хулгайн гэмт хэрэгтэй холбоотой өөр дугаараа сонсох гэх юм бол манайд байгаа шүү. Би болвол ер нь бараг комментээр линкүүд нь оруулсан ч бас болж гин ер нь оруулчихъя гэж бол сая бас бодлоо. За тэгээд энэ удаагийн дугаартай маань хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. Тэ? За баяртай.